Хоёр нэг гараарай. Яаж? Мэдгүй юм шүү. Хоёр цадлага гараа. Би ингээд гурлаг гоё хийх юм шүү. Сайн байцгаана уу? За, юуны талаар бичлэх юм бол өнтгөн гадаад мадад юунууд өгдөө штэ. Ээжиг нэг хар тамхи хэрэглэдэг дүүр шиг харагч шин. Дэмжин дэмждэг хүмүүс л юм. Цогны майхан барьсан бүр. Майхан дотор амьдардаг юм шүү. Эндээ уусаа амьдардаг юм шүү. Годомч Чи ингээд үнжлэнүүдэд тавьсан юм шүү. Дэрэн дөрнийхөө хүмүүс би нэг ерөөс анзаарахгүй юм дээ. Хин ямар үйлдэл гаргаж байгаа. Тийм, ерөөсөө юу ч харахгүй тэгэл. Дэрэн тойрон анзаарахгүй шүү шин. Миний бодлоор болохоор ингээд гудамж нь ингээ амар замбраагүй гудамж байна. Тэгээ энэ гудамж нь болохоор ямар хүмүүс байна гэхээр ингээ дандаа мансуурсан юм уу гар хөлөөс авцсан тийм жоохон хэвийн бос хүмүүс байх шиг байна. Миний хувьд бол яг үнэхээр амар замраагүй л юм. Тэгээ нэг масар хүмүүс чинь нэг тийм сонин бодлоо удирдах чадахгүй ч юм нэг тийм сонин болсон байдаг шүү дээ. Яг тиймэрхүү л үзэгдэж байна. Ер нь бол аимшигтэй л харагдаж байна. Хүмүүсийн амьдрал оронгоороо одоо тиймхэн зүйлээс болоод өөрсдөө сонголтоос болоод ингэж оронгоороо ирэх нь бол аимшигтэй санагдаж байна. Одоо юу гэмээр чи нэг ёсоор одоо баг машин л юм да. Зүгээр л түл шийж ивэл болдог өөр юу ч хэрэггүй юм. Ямар ч шалтгаан болцлоо шүү санагдаж байна. Энэ бичлэгийг үзээд маш их харамсах сэтгэл төрлөө. Энэ олон залуучууд энийг хэрэглээд ингээд мансуурж байгаа хооронд өөр илүү улсын орныхоо хэрэгтэй зүйлд өөрсдөө хөгжүүлэх ч юм уу зөв зүйлдээ цагаа зарцуулсан бол гэж маш их харамсал төрж байна. Миний талхлаар нэг Америкийн бас нэг амар нэг кинонууд өгдөө штэ тийм амар масуурлах бодис мод зарж мардаг ч юм уу эсвэл тийм арх согтомхт хүмүүсийн нэг тийм амар гудамжтай хэсгүүд гардаг яг тэр шиг л харагдал. Гэхдээ энэ канон дээр л юм зүйл ер нь ийм бичлэг хавьцчих байсан л гэхдээ ийм бүр юм зомби шиг бүр. мэдээж нийгэмхээс илүү хувь хүнийхээ одоо өөрийнх нь амьдралд бол нийлээ оронгоор нь иргэн штэ. Тэгээ нийгэм ч гэсэн одоо энэ хүний нийгэмд хийх одоо гаргах үр бүтээлнээс ингээд байхгүй болж байгаа гэсэн үг. Ер нь бол яг нэг юмнаас хараат болж амьдарч байгаа юм л та. Заавал нэг юм хэрэгжилж ийж ингэхгүй бол болохоо очдөг. Нэг амьдралын яг одоо буруу хэв маягийг өөртөө ингээ бүр оруулсан. Заавал тэрийг хэрэглэхгүй л бол ингээ болохоо байцсан. Заавал нэг буруу юмнаас хараат болж амьдраад. За мэдээж хараат болцсон юм чинь одоо мөнгө төгрөг, тэрэнд мөнгө зарна. За тэгээ мэдээж бие махбодороо хохирно. Яг уу энэ нь бол ингээ нөгөө хүндээ мэддэхгүй л тээ. Мэдээж донтцсон. Гэхдээ яг гаднаас нь ингээд харахад бол тэр хүмүүсийн яг жирийн хүмүүсээс арай өөр байдаг хгүй ингээд нэг юм. Арай буруу юмнаас хараат болцсон. Нэг үхрийн ивэр дөрвөл мянган үхрийн ивэр дөрвөн гэдэг шиг би биендээ нөлөөлөд яг энэ муу зуршил нөлөөлж байгаа ч гэсэн сайн эрэг тал руугаа би биендээ нөлөөлөх юм бол бүгдээрээ энэ зүйлсээс эдгээр зүйлсээс ангижраад нийгэм илүү эрэг сайн сайхан болох